За хай манайхаа энэ бол миний 3 сарын хамгийн ихний бичлэг байна. Өнөөдөр хідүүлээ. Одоо би нүрэ бодоод хичээлдээ явна. Тэгээд хичээлдээ явчаад манай ээж төсөө өдөр ахгүй юу. Тэнгүүд ээж төсөө өдрийн бэлгийг явж аавна. Тэгээд аалдаа хямдарсан байлээ. Тэгээд аалдаа орж хэрвээ таалагдах юм бол нэг цүнх авъя гэж бодсон баа. Тэгээд бүгдээрээ өнөөдөр day in my life хийцгээе. Би нөө юм хийхдээ аног үцээр агаад бүр донцсон заяа. Бүр одоо ингээд бүх бичлэгийг нь үтцсэн. Та нар хэр дуртай вэ? Зя нүрэ олбодчлоо. Одоо юм жижиг шигтгэн начтай юм нэг хэдий ширхэг. Зя болчлоо. Хичээлдээ явцгаая. Зя хичээл тарчлаа. Одоо хідүүлээ. Өмнө завь орж ээж маань төсөө өдрийн бэлгийг явж сонгож авъя. Тэгээд аалдаа оръё. Би аалдаагаас болохоор үүргэвч харсан баггүй юу? Надад аалдаагийн дандаа гар цүнхнүүд эдгий. Тэгээд би энэ цүнхийг харсан юм. Тэгээд үнэхээр хөөрхөн байх юм бол шууд авна. Шууд Шангрилаа үргэлжлээ. Тэгээ би өнөөдрийнхөө влогийг сонирхолтой болох үүднээс өнөөдөр яг хэдэн дугаар үргэж байгаагаа би хэлье гэж бодлоо. Тэгээд өглөө сургуультаа орохоос өмнө CU-ээс 5350 нэг хүслийн кол авсан. Тэгээд сая сургуулиасаа Шангрилаа хүртэл 7000 төгрөгөөр таксидсан. Нэрээ доор идэх ш тэ. Нэг давхар дээшээ гараад ирчих. Тэгээ өнөөдрийн хувьд бол хэдэн төгрөг үргэж байгаа хэлье гэж бодлоо. Энэ бүр ийм том юм байна. Миний төсөлнөөс амар том байна. Энэ бүр амар таалагдлаа. Зя таалагдсан цүнхээ авчлаа. Өөрөө эрхлүүлнэ. Хэдүүлээ юм идэхүү, юу идэхүү, өдрийнхөө ланчийг идчихээ Шангрилаа дотор явж байгаа юм чаа. Тэгээ сая 210,000 төгрөгөөр гар цүнх авсан. Ойрд ариг айны ороогүй юм. Тэгээд ариг айны орчт юм уу? Би бүр ариг айныг энэ хоолнд амар дуртай. Мөнгөн завь дээр ирсэн байна. Одоо бэлгийн сонгох гээд байж байна. За ээжтэй ийм хүүхэн ийм бэлгэнд авлаа. Ээжтэй 500,000 төгрөгөөр эмэг, хадам ээжтэй болохоор 330-аар нэг хүүхэн эмэг авсан. Тэгээд суулаадлаач. Яа наа ямар амар мөнгө өрөөд байна. Одоо ийшээ алтаа центр орё хэдүүлээ. Надад хөрхэн цэцэг өгье гэсэн. Өнөөдөр харин гадаа бүр амар гоё дулаахан байна. Улам л ингээд агаарын температур ийм нэг бүлээн болоод тах шиг байна. Надад цэцэг өгч байгаа юм чинь би ч гэсэн хөрхэн баярлуулах хэрэгтэй гэж бодоод торт нэрээ 17,000 олсон. Тэр байна. Үгүй. Тэсээ йогикээр орсон чинь надад ийм хөрхэн цэцгийн баглаа. Тэгээд маргааш манай ээжийн төсөөд болох гэж байгаа гэд бас айгүй хөрхэн ийм сет бүтээгдэхүүнийг манай ээжд бэлгэлсэн. Амар хөрхэн маад. Тэгээд энэ дотор нь болохоор амар хөрхэн ийм рафела хийсэн байсан. Тэгээд энийг би маргааш ээждээ өгнөө. Тэгээ йогикийн хамт олон маш их баярлаа. Ийм гоё миний ээжээ зориулж ийм гоё бэлдэж өгсөнд баярлаа. За тэгээд йогикээс гарчаад шууд такси барьсан. Писмалын тэндээс хороол руу такси 6,000 төгрөг болсон. 6,000 төгрөг төлсөн. Тэгээд дэлгүүр ороод нэг бүргэр аваад тэгээд нэг бидний кола аваад тэгээд тэр нь 10,600 төгрөг болсон. За өнөөдөр ерөнхийдөө л нэг иймэрхүү өнгөрлөө. Одоо тэгээд би 2 рeel эдит хийх ёстой. Тэрийг хийгээд тэгээд 5 цагаас хүүгээ авах ёстой. Тэгээд ямар ч 2 рeel эдит хийгээд гэрээ цэвэрлээд хүүгийнхаа бантаг бэлдээд тэгээд хүүгээ цэцэрлэгээс авна. Өнөөдөр бол миний хувьд бол бас айгүй завгүй өдрүүд маань нэг байлаа. Баярын өдрөө тохиолдоод тэгээд ер нь ийм контент хийх хүмүүсийн хувьд баярын өдрүүд нэлээд завгүй өнгөрдөг. Яг тэрний маань нэг адил байлаа. Тэгээд өнөөдрийн маань day in my life-тай хамт байсанд баярлаа. Тэгээд subscribe хийгээгүй бол намайг subscribe хийгээрэй. Тэгээд миний Instagram хаяг ингээд аль нэг буланд ингээд байж болно. Instagram-ыг маань дагаарай. Тэгээд баярлаа. Энэ би яг хүүрх нөгөө ануушхи нэг тийм ярианы темптэй болсон хай. Instagram-ыг маань бас дагаарай. Баяртай.